За хүний эрх эрхчлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бол ерөнхийд нь дэмжиж байгаа. За энэ дээр төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37-гийн 1 дээр улс төрийн албаагчаас бусад төрийн албаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаанд улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байна гэсэн ийм хориг ороод ирж байгаа юм. Гэтэл үндсэн хуулийн 16-гийн 10-ыг төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37-гийн 1-ийн 4, 37-гийн 1-ийн 5 зөрчөөд байна алтан гэрэл сайдаа. Энэ дээр та нэг анхаарч өгнө үү? Тэгээд үүнээс улбаалж 3 асуулт асууя. Төрийн тусгай болон төрийн захиргааны албаагчдын улс төрийн эрхийг бол хааж болно гэж үзэж байгаа. Харин төрийн үйлчилгээний албаагчд буюу эмч багш нарын улс төрийн эрхийг ингэж хааж боогдуулах нь зөв үү? Хэр тохиромжтой вэ гэдгийг сайдаас асууя. Хоёрдугаар асуудал бол Монгол Улсын үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн гэрээ пактуудаа одоо энэ юу чинь зөрчөөд байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл чинь. Тэгэхээр энийг та зөрчиж байна гэж үзэж байна уу? Гуравдугаарт нь ер нь энэ багц хуулиндаа төрийн үйлчилгээний албаагчдын улс төрийн намын гишүүн байх, үйл ажиллагаанд оролцох эрхийг нээгээд өгвөл тийм боломж байна уу гэдгийг бас та юу гэж бодож байна вэ гэсэн ийм 3 асуулт байна. Ер нь бол энэ төрийн үйлчилгээний албаагчдын улс төрийн эрх бол яг энэ төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл дээр бол ноцтой зөрчигдөж байгаа нь маш их гомдол дагуулж байгаа. Энийг бол багш нар сая өнгөрсөн сонгуул дээр бол биднэрт маш их гомдол ирж ирсэн. Тэгэхээр энэ тал дээр бас анхаарч ажиллаач. Ер нь бол энэ хүний эрхийн зөрчилтэй холбоотой бас нэг хуулийн чинь нэг ийм алдаатай юу чинь энэ дээр байгаа шүү гэдгийг бас анхааруулж хэлмээр байна. За баярлалаа. За алтан гэрэл сайд хариулт өгье. За төрийн албаны тухай хуультай холбоотой өөрчлөлт энэ удаад бол үзэл баримтлалын хүрээнд за тэгээд энэ өргөн барьж байгаа төслийн хүрээнд огт ороогүй. Тэгэхээр одоо энэ дээр энэ харилцааг бол зохицуулаагүй. Төрийн албаны тухай хуульд энэ чиглэлийн өөрчлөлтийг за хүний энэ эдгээр төрийн албаа хаагчдын улс төрийн эрх чөлөөг сайжруулах чиглэлээр ийм өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзвэл энэ тусдаа хуулийн төсөл төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тусдаа хуулийн төсөл болоод тусдаа үзэл баримталтай ийм хуулийн төсөл болоод явна. За манай бидний өнөөдөр ярьж байгаа нь хүний эрхчлөөг хангахтай холбоотой хуулийн төслүүдэд энэ агуулга байхгүй. За мөн одоо бидэнд байгаа судалгаан дээр одоо энд улс төрийн эрх эрхчлөөг зөрчсөн байна ч гэдэг юм. Энэ тал дээр гарсан ямарваа нэг тийм дүгнэлт судалгаа бидэнд байхгүй байгаа гэлээ. За баярлалаа. Улсын хурлын гишүүд